гэхээр өнөөдөр бид нэр бол Хинтээ аймгийн Хэрхэн сумын Тэмүүжин цогцлбор сургууль дээр хэрэгжиж байгаа төслийн талаарх мэдээллийг онцлон өргөх гэж байна. Тэгэхээр энэ бол та бидний хүүхдийн эрүүл мэндтэй өдөр тутам идэж байгаа одоо хоол хүнстэй бол шууд холбогдолтой. Тэгэхээр Тэмүүжин цогцлбор сургуулийн хамт олон сурагчдынхаа дунд бол судалгаа бол явуулсан байна. Тэгэхээр нийт одоо 1-ээс 12 дугаар ангид суралцж байгаа 597 хүүхдийн дунд судалгаа явуулахад ерөнхийдөө бол өдөр тутам идэж байгаа хоол хүнсийн ангиар болоод насаар нь бол ангилж болоод судалгааг бол гаргасан байна. Тухайлбал 6-аас 12 насны хүүхдийн сонголтод тогтмол одоо хэрэгэлдэг зүйл бол газтай төрөл бүрийн одоо өнгөтэй юм ундаа чихэр чипс бол багтаж байгаа. Тэгэхээр эндээс ингээ харахад бол нэг үсэндээ бол ээж аауд маань тогтмол ингээд хүүхдэд тэрийг бол авч өгдөг нь бол мэдгэж байна. Харин 11-ээс 14 насны хүүхдүүд бол эцгийнхээсээ тодорхой хэмжээний бэлэн мөнгө аваад дээрх одоо сонголтыг бол өөрөө худалдан авч ингэж хэрэгжүүлж байна. Харин 15-аас 17 насны сурагчдын дунд судалгааг аваад үзэхэд бэлэн гомн за түүнээс гадна зайц, кофе зэрэг ийм хурдан одоо болдог бэлэн одоо ийм хүнсний бүтээгдэхүүнийг авч хэрэгжилж байгаа нь хүүхдүүдийн өдөр тутмын хоол хүнсэнд бол эрүүл мэндэд таагүй хүнсний бүтээгдэхүүнийг бол хэрэгжилж байгаа гэсэн ийм судалгааг бол хийсэн байна. Тэгэхээр энэ зүйлийг шийдэхэд бол Тэмүүжин цогцлбор сургуулийн хамт олон доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд одоо хүүхдүүдийн өдөр тутамдаа одоо хоолоо орж иддэг тэр хоолны заалуулаад коридорт нь бол дээр хүнсний бүтээгдэхүүний муу одоо талыг бол бичиж тогтмол бол мэдээлэлээр бол хангасан ийм сайн жишээг бол түгээн дэлгэрүүлж байна. Доктортой хөгжлийн боловсрол 2 төслийн хүрээнд Хинтээ аймгийн Тэмүүжин цогцлбор сургуулийнхан сурагч эцэг эх багш ажилчдын эрүүл амьдралын төлөө хүнсний бүтээгдэхүүнийхээ сонголтыг зөв хийх дадал төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах төслийг хэрэгжүүлж үр шимийг нь хүртэж байна. За манай төслийн 1-р зорилго болох сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажил бол 1-р зорилт байгаа. Тэгээд бид нар тэр ажлынхаа хүрээгээр бол 1-ээс 12 дугаар ангийн 11 жишээлийн хөтөлбөрийг одоо нийт 40 цагийн хөтөлбөрийг боловсруулад одоо ингээд засан сайжруулалт хийгээд заагаад явж байна. Сургууль бүхлээрээ ажиллах арга зүг хэрэглээд тухайн сургууль дээрээ доголдож байгаа хэрэгцээтэй байгаа нэгэн одоо шаардлагатай байгаа зүйлүүдээ гаргаж ирээд тэндээсээ одоо төслийнхөө санааг гаргаж ирж үйл ажиллагаа эхэлж байгаа. Манай 5 сургууль дээр 5 янзын одоо төсөл явагдаж байна. Жишээлбэл одоо энэ Тэмүүжин цогцлбор сургууль дээр ихт одоо хүүхдүүдийг эрүүл зөв хооллох, эрүүл зөв одоо хүнсээ сонгож хэрэглэх энэ тал руу нь одоо бас одоо чиглэсэн төсөл явагдаж байна. Сургалт үзэсгэлэнгээд танхимтай холбоотой яг одоо бидний одоо хийж байгаа зүйлсүүд дандаа уялдаа холбоотой утга нөгөө агуулгын залгамж холбоо нь гүнзгийрсэн ангинд одоо шатн эрүүл мэндийн боловсрол олох те хоолны эрүүл мэндийн чанарыг одоо ахиулсан ийм сургалтын хөтөлбөр болж байгаагаар онцлогтой. Сургалтын хөтөлбөрөөр дамжуулаад хүүхдүүдтэй боловсрол олгож эхэлсэн. Дараагийн үйл ажиллагаа нь бидээж нүдэнд харагдах байдлаар нь энэ самбаруудыг бол хийж өгсөн. Энд бас байгаа мэдээж коридорт бас ахаад мэдээллийн самбарууд байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань өдөр болгон харж байгахад хүртэж байгаа юм чинь энэ маань зүйл маань буруу юм байна. Бидний хэрэглээ буруу юм байна. Хандлага маань буруу юм байна. Бид нар эрүүл хооллох ёстой байна гэсэн зүйлийг сэтгэхүйд нь суулгаж хандлага нь өөрчлөгдөж байгаа гэж миний хувьд л үзэж байгаа. Дотор харны сурагчдын хоол олгодог гал тоогоог сургалтын танхим болгоё. За бид сургалтын хөтөлбөртөө одоо энийг оруулаад багш нар маань зааж байгаа хүүхдүүдтэй сахарын өндөр агуулмжтай шүү. Анхааруулах байдлаар ингээд хар дэвсгэр дээр бол энэ анхааруулах зүйлийг хийсэн бол тэгээ трансстаас дараах өвчлийг үүсгэнэ гэж юм тийм ээ. Таргалал, зүрх судасны өвчин, чихрийн сэжин, хорт хавдрыг. За энэ маань хаана агуулгадж байгаа юм бэ гэхээр маргарин ургамлын гаралтай кобенесүү. За түргэн хоол, чихэрлэг, гурилан бүтээгдэхүүн, их тосон шарсан хоол гэд тийм ээ. Хэрхэн хязгаарлах ёстой юм бэ? Тийм бүтээгдэхүүний шашгыг уншин түргэн хоол их тосон шарсан хоол хүнснээс татгалзах тийм хүүхдүүд маань энийг бол маш их хэрэгэлдэг учраас ийм зүйлд маань транстос ингээд агуулгаддаг юм байна шүү. Ингэснээрээ та нарын эрүүл мэндэд хор нөлөөтэй маа гэдгийг багаас нь бид нэр таниулах зорилготойгоор энэ сургалт үзэсгэлэнгийн энэ танхимыг бол галтгоондоо ингэж байрлуулсан байгаамаа. За мөн гэр бүлд нь сургалт явуулж байгаа бямб гараг болгонд ээж аавтай хамтдаа ингээд айл болгоны өрх болгоны хэрэглэн зөв байх юм бол эдийн засаг тийм ээ хүрээлэн буй нийгэм орчин байгаль тэгээ өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж чадах юм а гэдэг энэ хандлагыг л өгөх зорилготой энэ төсөл маань
бичигдээд санхүүжигдээд хэрэгжээд явж байна. Сурагчдын түгээмэл хэрэгэлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болох төрөл бүрийн ундаа чихрэн, дийлэнхтэй хүнсний бодогч бодис болон бусад төрлийн хүнсний нэмэлт агуулсан байгаа нь лабораторийн шинжилгээний дүн болон бүтээгдэхүүний шашхын мэдээллээр батлагдсан. Тухайлбал хүнсний бодогч бодис тодорхойлох шинжилгээнд хамрагдсан чихэр, ундаа, шүүсний 20 дээжийн 15-д нь буюу 75% нь 1-4 төрлийн хүнсний бодогч бодис илэрсэн байна. Насных нь онцлог зориулсан хичлийн хэмжээг ингээд тавиад өгсөн байгаа. Тэгэхээр өдөрт хүүхдүүд маань хэдэн хэмжээний илчлэх нормыг бид нар авах ёстой юм бэ гэдэг маань энэ дэр ингээд танилцуулагдаад байж байгаа. Тэгэхээр хүүхд маань өөрсдийнхөө насны онцлог зохироод өдөрт бид нар ийм калори хоолыг хүнсийг хэрэглэж байх ёстоймаа гэдэг зүйлийг бол танин мэдхэн юм самрыг бол тэнцэнэ байгаад хүүхдүүд маань хоол идэж явах явцдаа л энийг ингээд уншаад орж ирсэн суралцаад давхар суралцаа явж байгаа. Цаад үзэл санаа ерөнхий одоо бас арга аргачлалыг бол бусад сургууль, бусад цэцэрлэгүүдээ одоо бас түгээх ажлыг одоо бас зохион байгуулж байгаа. Бусад сургууль цэцэрлэгүүд маань бас хараад эднээсээ ирээд сургуульд аваад ер нь хийж байгаа ажлуудыг нь үзээд ингээд тодорхой хэмжээгээр одоо бас хэрэгжүүлж эхлээд ингээд явж байгаа нь одоо бас их сайшаалтай байгаа. Тэгээ заах явцдаа бид нар судалгаатай, ард талд нь дандаа дүгнэлттэй бүх хийж байгаа ажлынхаа одоо судалгаа дүгнэлтийг одоо тооцоод ард талынхаа одоо ажлыг цааш нь нэмэлт дэлгэрүүлээд засан сайжруулад явж байгаа. Хүүхдүүд маань энэ хоол хүнсийг буруу хэрэглээд байгаа юм байна гэдэг үднээс эдгээрийн хор хөнөөл нь бидний хүүхдийн маань цаашдын ирээдүйд хор хөнөөлтэй шүү гэдгийг таниулах Сэтгэхүйд байгаа, мэдлэгт байгаа хоосон орон зайг хоолтой болгож зөв мэдээллээр дүүргэж тэндээсээ одоо зөв хандлага, зөв хэрэглээтэй болгож л их дэлхийгээ аврыг, эрүүл мэндээ аврыг, тийм ээ, бие биендээ нөлөөлье, урт насалцгаая л гэсэн ийм урайтай тэгээ хүргий гэсэн энэ урайгаа бол одоо багаараа амжилттай хэрэгжүүлж ажиллаж байна. Судалгаанд хамрагдсан хүнсний бүтээгдэхүүн дотор олон улсад хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүн илрээгүй боловч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтийн стандартад ороогүй болон зарим улс орнуудад хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн зарим бодогч бодис бусад хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байна. Доктортой хөгжлийн хоёр төсөлд хамрагдсанаар бид нар ийм хүлэмжтэй болсон. Манай сургуулийн онцлог хэрийн туршилтын талбай дээр эрсдэл бүлгийнхээ хүүхдүүдийг сургах зорилттаар ногоо тарьж сургах, амьдрал ахуйдаа хэрэглэх, өөрсдийнх нь тарьсан ногоог өөрсдөд нь өгөх зорилттоор хүнсний ногоо хэрхэн яаж ургуулдгийг, яаж арчилдгийг, хэдий тарьдгийг, хэдий хураадгийг, тийм ээ, хэдий маналт хийдгийг гэх мэтэр тэрийг зааж сургах зорилттайгаар энэ туршилтын талбайг бол байгуулсан байгаа. Нийт талбай маань 372.5 м2 талбайд бол хүнсний ногоо тарьдаг. Хүүхдүүд маань бэлэн юм авах ш. Энднэр маань цаашид бас тий газрын үр шим ямар байдгийг бид нар хөдөлмөрлөл ямар тийм ээ үр дүнд хүрэхин гэдэг байдлаар өөрсөнд нь хэрэгцээтэй болов уу гэж амьдрах ухааны чиглэлээр энэ туршилтын талбайг бол тэгж байгуулсан байгаа. Боловсрол шинжилх ухааны яам. Байгаль орчин аялал жуулчлалын яам. Швейцарын хөгжлийн агентлаг. Доктортой хөгжлийн боловсрол хоёр төсөл. Сургуулийн орчин гэдэг бол зөвхөн сурч боловсроос гадна бас хөгжих орчин байдаг. Байх ёстой. Ингээд манай гадаад хэлний секцийнхэн хамтраад энэ сургуулийнхаа анги танхим хөрөлцөө муутай энэ байдлыг бас харгалзан үзээд сургуулийнхаа шатны доотлын талбайг тохижуулаад тэр энэ тохижуулсан талбайдаа сурагчид, багш нар за тэгээ ганцаарчилж болон бас багштайгаа хамтраад эсвэл ингээд хэсэг бүлгэрээ хамтраад ингээд сууж хичээлээ давтах, бас сурч боловсруулах, хөгжих юм тогттой орчин бүрдүүлэхийн тулд энэ кабинетыг байгуулсан байгаа. Сургууль бүхлээрээ ажиллах арга зүйн хүрээнд багш ажилчтайгаа хамтраад хүүхдүүд бид нар үеийнгийн сургууч багшаар бэлтгэгдсэн. За тэгээд энэ бэлтгэгдсэн хүүхдүүд бидний гол авч авсан мэдлэг бол доктортой хөгжлийн боловсрол бол иргэн бүр гэр бүл бүр зайлшгүй мэдэж байх хэвээр хамгийн энгийн бөгөөд чухал боловсрол юм байна.